Сайн байна уу? Энэ удаад iPhone утсан тэр хэрхэн eSIM-ийн eSIM-ийг татж авч суулгах талаар заавар зөвлөгөө оруулъя. Юуны түрүүнд та бүхэн манай вебсайт руу орох ёстой. За вебсайт руу орохын тулд Google руу ороод Google дээр eSIM гэж бичээд хайнаа. За бичээд хайх үед хамгийн дээдлэлт нь олдож байгаа манай eSIM гэдэг веб хуудас руу явж орно. За веб хуудас руу ороод веб хуудаснаас та энэ eSIM-ийг шалгах мэдээлэлтэй танилцаарай. Тэгээд худалдаа авалтаа шууд ингээд онлайн хийнэ. За хятад улсын SIM худалдаж авч үзье. Нэг өдрийн 1 ГБ SIM худалдаж авч үзье. За энд тоо ширхэг хэмжээгээ орууллаа. Нэг ширхэг. За email хаягаа энд бичиж оруулна. Таны худалдаж авсан eSIM чинь таны email хаяг дээр QR код болон зааврын хамт очдог учраас та email хаягаа алдаагүй бичих дээр анхаараарай. За email хаягаа бичсэн бол таны утас eSIM дэмждэг гэж eSIM суух боломжтой. Тэгээд үүнийг шалгахын тулд заавар дээр дараад заавар дээр байгаа уншаад үзээрэй. За таны утас eSIM дэмждэг байгаа эсхийг шалгахын тулд од жагт 06 жагт дугаарт залгаж үзээрэй. Хэрвээ eID үсэгтэй мэдээлэл харагдж байгаа бол таны утас eSIM дэмждэг гэсэн үг гэдэг мэдээллийн дагуу шалгаж үзье. Од жагт 06 жагт. За тэгэхээр энэ утасны хувьд энд eID гэдэг мэдээллийн хамгийн дээдлэлээр харагдаж байна. Тийм учраас энэ утас eSIM-тэй гэсэн үг ээ. За ингээд худалдаа авалтаа тэгэхээр үргэлжлүүлье. Миний утас eSIM дэмждэг гэдгийг чеклээд үргэлжлүүлэхэд дарлаа. За энд мэлэг зөв байна уу гэдгээ баталгаажуулж нэгтлээрэй. За тийм гэж ороод за ингээд бүх банкны аппликейшн болон төлбөр төлөх сувгуудаар та төлбөрийг гүйцэтгэх боломжтой. За энэ удаад MoPay-гийн төлбөрийг гүйцэтгэе. За MoPay төлбөр амжилттай хийгдлээ. За буцаад веб хуудас дээр очих үед таны төлбөр нь төлөгдөөд захиалга баталгаажсан байна гэдэг мэдээлэл гарч ирж байна. За эндээс та eSIM-ийг татж авч болно. Мөн таны email дээр eSIM-ийг илгээсэн байгаа. За email руу яваад орлоо. За email хаяг дээр ирсэн заавартай танилцаарай та бүхэн. Заавартай танилцаад дуусах үед хамгийн доотлолт нь таны худалдаж авсан eSIM-ний QR код бүхий файлыг явуулсан байгаа. За файл дээр дараад нээ. За файл дээр дараад нээх үед файл ингэж харагдаж байна. Эндээс iPhone утас. Жишээ нь энэ утас маань одоо iPhone утас байгаа учраас iPhone утсанд шууд суулгах бол энд дар гэдэг энэ линк манайх одоо сүүлийн нэг оруулсан байгаа. Энэ линкэн дээр дараад шууд суулгах боломжтой болсон. За линкэн дээр дарах үед Active New eSIM гэдэг мэдээлэл гарч ирнэ. За энэ allow гэдэг нь зөвшөөрч байна буюу зөвшөөрч байгааг дарлаа. За eSIM суулгах хугацаа нийтдээ 2-оос 3 минут орчим болно. Тийм болохоор та бүхэн хүлээцтэй хандж eSIM-ээ бүтэн суулгаарай. За Activate eSIM Your New eSIM SIM Link гэдэг нэртэйгээр манай eSIM ерөөдөө суудаг байгаа. За ингээ eSIM сууж явах үед та бүхэн анзааруул энэ дээр сүлжээ 2 дахь сүлжээ орж ирж байгааг харж болно. Та eSIM-ийг суулгах үедээ интернет холболттой байж суулгах ёстой гэдгийг бас анхаараарай. За eSIM маань суугаад дууссан байна. Доно гэдгийг дарлаа. За энэ хэсэг болохоор eSIM-ийн нэр өгж байгаа хэсэг байна. Хуучин байсан cellular data гэдэг бол энэ утсан дээр байсан хуучин Mobicom дугаартай SIM байна. За тэнгуут энд label your SIM link plan гэдэг дээр business гэдэг нэрийг авсан байна. Энэ нэрийг хэвлээ сольж болон дээр нь дарж ороод за secondary эсвэл primary personal cellular data элемент сонгож болно. Тэр эвлэг сонгож болно. Гэхдээ энд custom label гэдэг хэсэг дээр та өөрөө бас eSIM 1 GB гэдэг нэрийг нь бас өгөх боломжтой. За дон дээр нь дарлаа. За ингээд eSIM 1 GB гэдэг SIM нэртэйгээр суулгалаа. За default line буюу та дуудлага аль SIM-ээс хүлээж авах вэ гэдэг тохиргоо явж байна. За энэ хэсэг дээр болохоор манай eSIM нь ямар нэгэн дуудлага хийхгүй, мессеж хүлээж авч мессеж бичихгүй учраас та Монгол SIM-ээ ерөнхийдөө сонгож өгөх нь зөвөө. За дараагийнх нь мессежийг аль SIM-ээр авах вэ гэдэг хэсэг явж байна. За энэ дээр Монгол SIM-ээ сонгож өглөө. За энэ дараагийнх нь та хэрвээ хэл нэвтрээгүй байгаа Монголдо байгаа бол энэ хэсэг дээр Монгол SIM-ийг сонгож өгнө. Энэ болохоор ямар тохиргоо вэ гэхээр таны утас аль SIM-нээс интернет датаг ашиглах вэ гэдэг тохиргоо байгаа. Хэл гараагүй учраас хэрвээ eSIM-ийг сонгочих юм бол ажилгүй гэсэн үг. За одоо ингээд eSIM маань суугдж дууссан байна. Хамгийн дээдлийн хэсэг дээр энэ аль SIM-нээс интернет хэрэглэх үү гэдэг тохиргоо байна. За энэ дунд болохоор default voice line буюу энэ аль SIM-нээс яриа хийх вэ гэдэг тохиргоо байна. За энэ доотлолт нь SIMs гэдэг хэсэг дээр болохоор таны утсан дээр суусан байгаа SIM-үүд харагдаж байна. За энэ дээр нэг eSIM 1 GB гэж саяны бидний суулгасан SIM-ийг харагдаж байна. За ингээд eSIM суулгах үйл явц болж дууслаа. Одоо та хэл гараад тухайн улсын нутагт очиж байгаа бол eSIM-ийг идэвхжүүлэх тохиргоог зааж өгье. eSIM-ийг идэвхжүүлэхийн тулд settings руу ороод cellular руу ороод суулгасан байгаа eSIM буюу түрүүний нэр өгөөд суулгасан eSIM руугаа дарж ороод
Data roaming гэдэг тохиолдлыг асаана. Энийг хүмүүс их асаахгүй мартдаг учраас энийг та анхааралтай хийгээрэй. Дараагийнх нь болохоор энэ хамгийн дээдлэг байгаа cellular data дээр аль SIM-нээсээ интернет ашиглах вэ гэдэг тохиолдол дээр та хэл гарцсан байвал суулгасан eSIM-ээс сонго. Data switching гэдэг тохиолдол унтраастай байх нь зөв шүү. За одоо ингэж болсон. Та одоо яг энэ тохиолдлыг хийж дуусаад eSIM-ийг идэвхжүүлээд дуусчлаа. Таны eSIM ашиглахад бэлэн боллоо. Та ингэж eSIM ашиглаж болно. За та буцаад Монголд ирсэн байгуул Монгол SIM-ийг сонгож интернетээ ашиглах ёстой. Тэрний тулд та дахиад settings cellular руу ороод суулгасан eSIM-ээр интернет ашиглаж исэн cellular data гэдэг тохиолгоор ороод энд Монгол дугаараа сонгож өгнө. Тэгээ буцаад гарыг. За мөн та ашиглаад дууссан eSIM-ийг устгах ёстой. Тэгэхгүй бол таны утас бас хитрхи олон SIM-тэй байвал сүлжээний тохиолгоо чинь хэвийн бус ажиллах магадлал өндөр болдог. Тийм учраас ашиглаад суусан eSIM-ийг устгах тохиолгоог зааж өгье. Суулгасан eSIM руугаа орлоо. Delete eSIM дээр дарнаа. За хэсэг хүлээж идэл update contact гэдэг мэдээлэл гарч ирнэ. Энэ дээр нь дараад энэ eSIM устдаад одоо ингэ байхгүй болсон. Өнөөдөр хэрхэн eSIM-ээс eSIM худалдаж аваад суулгах болон идэвхжүүлэх дээр нь eSIM-ийг устгах тохиолгоо зөвлөлээ. Баярлалаа.